Монголын зохиолч дэвлэн шагналт зохиолч Саяугийн Баттулга. Ижизул өгүүлэлэг. Өглөө үүр хаярах үед эмгэн эртлэн босч цайгаа чанаад дээжээс нь өнөөх улаан чулуундаа өргөхөөр гарлаа. Хүү минь одоо чирэгт өгсөн төө хэмээн уучран бодоод тэнгэрийн хаяаг сарвчлан харахад алсад уулс бууралтаж харагдана. Эмгэн бөхтөгнөн алгасаар хотныхоо баруун талын толгой дээрх авдрын чиний улаан чулуун дээрээ ирэхэд өчигдрийн үчийн өргсөн зул ёроолыг нь тайрч хийсэн шилэн хоргоны бөөрийг харлуулан бөгсөн байлаа. Авч ирсэн жижигхэн мөнгөн аягандаа цайныхаа дээжийг хийж улаан чулуун дээрээ тавиад наран ургах зүг хандаж бурхан минь муу хүүг минь ээжид нь эрүүлж хайрал хэмээн шивгнэн хилээд хормоогоо дивсэн мөрөглөө. Өглөө эртний хүүтэн жавар хацрыг нь чим хайрна. Түүний нүднээс ганц тусал нулимс урсан гарч хамрынх нь өгч хүрэлгүй уусан алга болно. Уйлий гэсэн ч нэгэнт нулимс нь гархаа болж хатаж ширхсэн бололтой. Тэрээр босч наран ургах зүг рүү ямар нэгэн зүйлийг олж харахыг хүсэх мэт ширтээд санаа алдснаа зулын хоосон зөгцөө авч бор гэрийнхээ зүг эргэлээ. Гэтэл тэртээд машины дуу. Эмгэн өдөр бүхэн энэ улаан чулуунд шөнөн зул өдрөн цай дэнийхээ дээжийг өргсөөр 3 дахь жилийнхээ хавартайгаа золгож буйнэ. Учир нь хот руу сургуульд явсан хүн 10 хэдэн жил өгсөн амьд мэдэгдэхгүй сураг алдарчээ. Харин хөөхий 3 жилийн өмнө олон довдистай гэгддэг нэгэн алдартай мэрэгэн хүн байдаг гэж дуулаад зорж очин хүүгийнхээ сураг ажгийг асуусанд тэр хүн хүүчин олны газар оюун ухаан тууралдсан явж байна. Өөр их чинь мартсан бололтой. Хэрв хүүтэйгээ уулзъя гэж хүсэж байгаа бол хүйд арсан газрын чулуунд 3 жил тасралтгүй үдэш бүрзул өглөө бүр үүр тэмдгэрх цагаар цайны дээжээ өргөж бай. Нэг ч өдөр таслалгүй сүсэглэж чадах юм бол хүүч нэрх болноо гэж хэлсэн ажээ. Хүүгээ өөрийг нь мартсан гэж бодоход эмгэнт хичнээн хэцүү байсан ч төрүүлсэн ганц үрээ буруутхан бодож чадсангүй. Түүнээс хойш эмгэн хүүгийнхээ хүй дарсан энэ хүүч улаан чулууны дэргэд өвөлзөнгүй нутаглах болжээ. Хэд 3 ямаа сайлын ганц үнэнд хүүдээ зориулж өргөх зулын тос цайны сүгээр юр тасалсангүй. Нутгийн олон ч эмгэнийг өрөвдөхдөө зулын шар тос ааруулын өрөм ганцглаад л ирнэ. Өдөр хоног сар улирал ээлжилсээр нэг мэтгэд 3 жил болж чухамхүү өнөөдөр хоног тоолон хүлээсэн сүүлчийн өглөөний үүр хаярчээ. Алсад дуугарах машины дууг сонсоод эмэгний бие түмэн зүгээр нэгэн зэрэг шивх мэт янгинэн өвдөж өөрийн ирэхгүй өвдөг сөхрөн суулаа. Босго ямар ч тэнхэлгүй байсан хэдий ч хүүгээ гэсэн сэтгэл нь түүний хөлдөөр нь дахин босголоо. Энэ лам миний хүү. Миний хүү ирж байна гэж бодлоо. Эхийн зүүн совин андуурсангүй. Энэ л үед хүүн ганган Land Cruiser жипнийхээ урд судлыг налан зөөрөмглөж явснаа. Ээжигээ том хар шуу болоод нисчихлээ гэж зүүдлэн сэрж көмөө ярвахад гэж бодоод хажуугийн цонхыг буулгаад тв хэмээн нулимэн хингэхэд муу ээж минь одоо хайгуур хаварч байгаа бол. Намайг олон жилийн өмнө сургуульд явхад аав ээж хоёр минь өдөж өгснөөс хойш би юр ирээгүй. Хэдэн жилийн өмнө аа маань өнгөрсөн гэж дуулдсан. Бас л ажил алба гэсээр ирж чадаагүй. Үгүй яг ирээ гэж бодохоор л нэг ажил гараад л ирж чаддаггүйсэн. Харин ойрноос нутагаас муу ижигээ зүүдлээд мунтаж амарч чадхаач байсан. Үгүй ямар сайндаа л их нэртэйгээ муудалцж байж хөөгдөх шахуу амтан наашаа гарах билээ дээ. Гэх зэрэг эмзэгхэн бодолд хөглөгдөж явснаа алсад бүртгийж харагдах ганц бор гэрийг хараад жолоочтой хандан тэр айлаас очиж сураглая гэж хэллээ. Эмгэн горилго дүүрэн харцаар наран ургах зүг бүдгэрч илэгдсэн зам руу сарвчлан харахад үүрийн цагаан гэгэн дундуур нэгэн машин айсвын үзэгдэж яв гэсээр гэрийнх гадна ирснээ эмгэний зүг ирэглээ. Хүү навтахар бор гэрийн баруун талын толгой дээрх авдрын чинээ улаан чулууны дэргэд зогсож буй эмгэний хажууд ирж машинаас буухтаа сая л ээжигээ танилаа. Ингэтлээ хүлээсэн. Эхийн нүдэнд хүүн дөнгөж хөлд орж буй нэлэх багийнхаа дүрээр харагдаж хүүгээ тэрхээр ухсхийг гэсэн боловч чадсангүй. Түүний хамаг тэнхлэн нэгэнт барагджээ.
Тэрээр улаан чулууга түшин унлаа. Хүү, ээжээ хэмээн ухц хийж тэрч авахад ижийнхэн нүдэнд үгээр илэрхийлэх аргагүй тийм юр бусын жаргалтай нэмсгэлэл тодорч миний хүү хэрлээ гэж шивгэнэн сүүлчийн хүчээ шавхаж хүүгийнхээ баруун хацрыг омголтож хатсан уруулаараа үнсээд нүдээ анив. Түүнийг деваажинд хүргэх сүүн зам тэнгэрт зуран харагдаж мянган зул тэрхүү замыг гэрэлтүүлэн байлаа. Хөөхий эмгэн инхчин амгалан болов. Түүний зул өргөдөг байсан улаан чулуун доор нь оршоожээ. Нөдөлүүлсэн өдрөөс нь хойш шөнө бүр тэнд зул батмалж хондог болов. Нутгийнхан хин тэнд зул өргөд байдгийг мэдсэнгүй. Хүүн лав биш. Учир нь тэр яраад л хотын зүг одсон. Улаан чулуу тэр жилээс хойш хаяа гэрэлтэж харагддаг болжээ. Тэр лавтай ижий зул.